Ингээд 2 дугаар сэдвийн бүлэг сэдвийн 3 дугаар нэгдэх хичээлийн хүн суглуулгатай холбоотой үг хэллэгийг дүрмийг харъя. Энэ дүрмээр болохоор нэр үгийн олон тоо, хэсэгчилсэн ялгац гишүүн болон хэмжээ илэрхийлсэн үг хэллэг үзнэ гэсэн үг. За энд болохоор үг хэллэг болон дуудлага нь хоёулаа нэг хуудсан дээр явж байгаа. Ягаад гэхээр энэ үг хэллэг нь ингээд орчуулга нь хойноо явж байгаа байхгүй. За эхнээс нь харъя. Энд le pluriel des noms 2 гэсэн байхыг бодоход энэ өмнөх нэг дээр нь ингээд өмнөх хичээлүүд дээр дурддагдаад хичээлүүд дээр ч яг бүр яг тодорхой нэр үгийн олонтоо гэд дурддагдсан нэг юм юу байгаа хичээл байна. За тэгэхээр тэрнээс нь үргэлжлүүлээд арай нэмэн дэлгэрүүлээд бусад тохиолдлыг үзэж байна гэсэн үг. Хэрвээ сайн санаж байгаа бол өмнө нь бол зөвхөн энэ S-ийг үзсэн байгаа. За энэ дээр бол мэдээж шууд нөгөө байгаа нэр үгэн дээрээсээ S залгалаа олонтоо болно. За би энэ чинь өндөг гэдгийг авсан, бас үхэр гэдгийг бас авсан шүү байдаг. Энд дуудлагын хичээл дээр бол энэ байгаа. Un œuf, des œufs, un bœuf, des bœufs гэдэг тий. Энэ хоёр үгийг олон тоон дээр хэлэхээр энэ FS нь дуудагддаггүй. Ганц тоон дээр болохоор хэлэгддэг. Un œuf, des œufs. За une jolie maman, des jolies mamans. La jolie maman, les jolies mamans. Тэгэхээр нэгэн гоё ээж, хэдэн гоё ээж. За ингээд тодорхой тоон дээр байна. За тэгснээ энэ дэр болохоор нөгөө гоё ээж, нөгөө гоё ээжүүд гэд тодорхой артиклтэй байхаараа ле гэхээр нөгөө гэсэн ойлголт өгöd идэг тийм ээ. Энэ une d гэд тодорхой бус артиклтэй байх юм бол энэ нь урд өмнө яригдаагүй нэг хэсэг гэсэн утгатай эсвэл нэг ээж, нэг гоё ээж байсан хин гэж юм бүү мэд, хиний ээж юм бүү мэд тий. Гэтэл энэ өмнө дурддагдсан ээжийн тухай ярих гэж байгаа бол тодорхой артиклтэй хэрэглээд байгаа. За энэ юм байна. Аав гэнэ. Un petit papa. За ингээ харах юм бол нэгэн жижигхэн аав гэж байгаа юм шиг. Энэ биеийн размерыг бол хэлээгүй. Бяцхан жижигхэн гэдэг нь өөрөө юм хүний юм илгэмсүү байгааг илэрхийлдэг. Тэгэхээр миний хөөрхөн аав гэх юм бол mon petit papa гэх нь байна л да. За тэгэхээр нэгэн сайхан аав, хэдэн сайхан аав тий. Нөгөө нэг сайхан аав, нөгөө хэдэн сайхан аав гэх нэ. Тэгэхээр энэ petit гэдгийг үр хүүхэд нь ч хэлж болно, хөндлөнгийн хүлч энэ аав ёстой хөөрхөн ааваа гэж ярьж л та. Одоо хэдэн цэцэрлэгийн багш нарын хоорондоо ярьж байгаа бол тэдний аав ёстой хөөрхөн мөрхөн гэж ярих юм бол тэгээ хоорондоо ярихдаа энэ petit гэдгийг ингэж хөөрдөнгүү гэх нь цаашаа юм илгэмсүү байдлаар ашигладаг байхгүй. За энэ юм байт юм чи ингээд шууд S авчлаа. Гэтэл хараа ийм тохиолдолд X авдаг тохиолдол байна. Un tuyau de tuyau. Манайхаар энэ юуны хоолой турбаг хэлж байгаа. Tuyau. За тэгээ яг энд болохоор турбаг гэсэн байна. Тэгтээ нөгөө танил тал асуудаг да. Тэг гисэн тэн таньдаг хүн байна уу гэхэр чинь одоо бид нар сувг шууд хайж байна да. Тэгэх юм бол энэ үгийг бас хэрэглэх тохиолдол байдаг. Дам утгаар нь. За арьс нууд гэх нь л тээ. Дараа нь гал олон тоон дээр des feux. Un cheveu нэг ширхэг ус, des cheveux зөндөө ус. За дөрмөөс гажсан тохиолдол байна. Энэ хараа des pneus гэх энэ дугуй. Дугуй гэдэг нь одоо бакриш гэдэг баха тий. Яг юм нөгөө хаймран дугуй. Хаймран гэдэг нь гэхдээ энэ олгой хаймар бол биш шүү. Яг л ингээл замтай шүргэлцэж байгаа гадуур байгаа. Гадуур тэмцүүцэн хаймран дугуй хэлж байгаа шүү. За des bleus гэнэ энэ одоо des bleus гэхээр хөхөрсөн толб гэж байна л да тий. За MAL төгсгөлтэй байвал AUX болдог. За энд нэг юм их сайхан анхаараарай. Энд болохоор ийм 3 тохиолдол X авт юм байна. S ч бас авах тохиолдол ингээ байна. За гэтэл энэ хараа AL төгсгөлтэй бол AUX болдог нэг гэдгийг маш сайн ягараа.
шингээж аваарай. За нэг амьтан амьтад. Un animal, des animaux. Un cheval, des chevaux. Un général, des généraux. Дөрмөөс гацсан тохиолдол гэх юм бол энэ вальс гэж байна тий. Вальсыг жишээ нь ингэж бичтiin байна. Des balles гэнэ. Festival гэсэн чинь des festivals. Des festivals гэхгүй нэ шүү тий. Тэгэхээр нэг юм хэдэн тоотой хэдэн үг байдаг. Тэр нь ингээд эс авчдаг. Des carnaval. За нөгөө карнавал, фестивал, вальс гэж хэлэхээр ер нь гуруулаа баг ер нь манай баг монголчсон шахам үгнүүд байгаадгааз. Дэ фестивал, дэ карнавал. За энэ ч өчртэй юм байна. Энд болохоор AIL байх юм бол шууд эсэ нэмээд авчиж байна. Portail, дэ portail. За энэ portail гэдэг нь болохоор нөгөө манайхаар дааман хаалга гэж байгаа юм шиг тийм том үүдний хаалга юм ба шүү. Сараалжин хаалга. За тэгээд en détail, de détail. En détail гэдэг нь болохоор нэг юм чимхлүүр юм жижиг деталь гэсэн үг тий. За de détail гэх юм бол анхаарамжтай тэр жижиг сажиг юмнуудыг хэлэх нэ. За энэ дээр болохоор деталь гэдэгт нь юу орж болно одоо? Монгол дээлэнд захны одоо зах эсвэл товч хадах гэж их чухал юм бий. Энэ бол их нарийн ажиллагаатай гэх юм бол энэ андитай байж болно. За ярьж байгаа юмн дээрээ тодруулж хэлэх гэж бол өө нэрээ нэг юм анхаараарай андитай гэд ингэж хэлж болно. За одоо нөгөө үгийн утга гэхээс илүү үйл үгийнхээ олон тооны үйл үгийнээ нэр үгийнхээ олон тооны эсэх тайлбарыг харин үргэлжлүүлээд дөрмөөс гальсан тохиолдол нь travail гэсэн чинь энэ болохоор travaux болчлоо. Un corail des coraux. Шүр. Un émail des émaux гэнэ. Энэ болохоор нөгөө émaux гэдэг нь нөгөө юу шүдний паалан. Одоо шүднийхч байж болно. Тэгээ нөгөө ерөөсө пааланцсан юм дээр ингэж хэрэглэж болно гэсэн үг. Варс авч байсан. Тэ un vitrail des vitraux. Энэ шилэн зүймэл чимэглэл гэдэг нь юу юм байгаа шүү. Одоо том сүмийн ч юм уу цонх их олон жижиг юм мозаик зураг байдаг шүү. Тэгэж жижигхэн зүймэл шилнүүд байдаг. Эсвэл их том юм хаалга байсан ч бас болно. Ерөөсөө л шилийг олон өнгийн шилийг шилийг зүйгээд нэг том дүрс гаргасан тийм гоё чимэглэлийг ингэж vitrail des vitraux гэж хэлээд байгаа шүү. За тэгээ дараа нь S гинэ. Ийм байвал S авна. Гэтэл нүүхэн дээр ийм байгаа бол X авна гэсэн тохиолдол байсан тий. За анзаараарай. Un trou нүх гин. Des trous. Un clou. Des clous. За дөрмөөс гацсан тохиолдол гэсэн чинь за энэ бол ёстой нэг сайхан цээжлэх ёстой юм байгаа шүү. Des bijoux, des cailloux, des choux, des genoux, des hiboux, des poux гинэ. За ийм байх юм бол хвэрээ. Өөрөөр хэлбэл энэ үг нь өөрчлөгдөхгүй. Un bois, des bois. Une voix, des voix. Une feu, des feux. Un riz, des riz гэх мэтчлээ. За зарим тохиолдолд энэ олон өөр тохиолдол юу байна? Огт өөр болдог гэх юм уу да. Арай энд дурддагдаагүйгээр олон тоондоо тоог илэрхийлдэг тохиолдлууд гэсэн үг. За un monsieur, des messieurs, une madame, mesdames. За un œil, нүд, des yeux, нүд гэх юм л дээ тийм ээ. За нэг юм байна. За үргэлжлүүлнэ. За одоо энд болохоор энэ quantité non précise гэдэгт нь энэ хараа article partitif буюу хэсэгчлэн ялгацгч хүнийг ашиглаж байгаа. За энэ тодорхой бус хэмжээ гинэ. За яг ямар нэг юмнаас савлаад хэмжээд метрлээд тэр аваагүй ерөнхийд нь ярьж байгаа тохиолдолд ийм дандаа ийм deux аваад байна л да тий. За тэгэхээр de la farine. За энэ бол гурил байна. Тэгээ voici la farine. Энэ бол гурил. J'ai besoin de la farine. Надад гурил хэрэгтэй. Гурил нь нөгөө
ямар хэмжээтэй гурилын 1, 2, 3 дугаар гурил юм уу мэдэхгүй байна те. Ингээд ерөнхийд нь ярьж байгаа үед j'ai besoin de la farine гэж тэгснээ ингээд deux авчихсан байгаа тохиолдолд үгүйс гэхэрээ нөгөөх нь эр хүйсэнд ч бай, эм хүйсэнд ч бай бүгд ялгаагүй дөө болчдөг. За тэгээд энэ дуудагддаггүй ааш болон ихшгээр хөлс үг байх юм бол ховрагдаад болоод хойшоо шууд залгагдана. Залгаж уншихдаа энийг ерөөсөө нэг үг юм шиг л уншина гэсэн үг. Энэ таслал нэмлээгээд паузтай зогсос хийж уншина гэсэн үг байхгүй тийм ээ. За харъя. Voici la farine. J'ai besoin de la farine. Je n'ai pas de farine. Voici le vin rouge. J'ai besoin du vin rouge. Je n'ai pas de vin. Voici l'huile. J'ai besoin de l'huile. Je n'ai pas d'huile. Ce sont les œufs. J'ai besoin d'acheter des œufs. Je n'ai pas d'œufs. За одоо энэ дээр бол ингээд монголоор хэлчихсэн байгаа учраас утгыг хэлсэн байгаа учраас шууд Францыг нь уншаа явчих. За тодорхой бус дээр болохоор юм байт юм байж тодорхой дээр болохоор яа гинвэ. Одоо ингээ анзаарах юм бол хараа өмх мах чимх давс балга ус хэдэн хумсар мис 4-5 сум талах 10 журж 30 мл өнөртэй ус одоо өнөртөн 10 ад журж 12 өндөг аяг цай стакан ус сав ус зүгийн бал сав зүгийн бал шахмал лонхтаар зуутаар ууд чихэр хайрцаг шоколад багахан цэцгийн зөндөөн нимбэг хитрхи их давс нэг жин масл энэ дээр яг залуу хүүхдүүдэд тодруулж хэлэхэд одоо жин гэдэг нь хагас хэлийг хэлж байгаа шүү. За тэгээд нэг жин масл нэг гурил 1 литр айраг 1 тонн будаа гэд ингээд хэмжээ нь тодорхой байгаад гоц. Ийм хэмжээ тодорхой байгаа тохиолдолд яаж ашиглагдчих вэ гэхээр бүр нэг бодлын бүр их амар одоо тодорхой бус юмн дээр бид нар лөла гэд тэ нэг нь заавалгүй хэлээд тэрийг ингэж хуургаадснаа та. Ингээд багцаалдаад эсвэл одоо багцаалдаад гэдэг нь энэ ч байгаа ш. Багахан цэцгийг мэт шин ерөөсөө ингээд нэг жаахан хэмжээ дамжаад заагаад хэлчихвэл тэр хэмжээ заасан үгийнхээ араас дөө гэл явчихна гэсэн. За одоо харъя. Өмх мах гэдэг une bouchée de viande. Уул нь бол энийг хэрвээ бид нар эн чи тодорхой бусаар хэлэх юм зүгээр л мах гэж ярих гэж байгаа бол de la viande гэх байсан тий. Гэтэл энэ өмх мах гэж хэлж байгаа учраас махнаас нэг өмхийг тастаад болж үгүй юу нэг амсаатах яг ил та тий. Тэгэх юм бол энэ bouchée de viande. За ингээд. За тэгэхээр бүгддөө болох нэ. Une bouche одоо би ингээд дандаа Франц үгийг нь уншаад үгүй. Une bouchée de viande, une pincée de sel, une gorgée d'eau, quelques gousses d'ail. За энэ gousses гэдэг нь хумс хэлж байгаа шүү. Ail гэдэг нь сармис. Тэгээд 4 ou 5 tranches de pain, 10 oranges, 30 millilitres de parfum. Une dizaine d'oranges, une douzaine d'œufs, une tasse de thé, un verre d'eau, une carafe d'eau. За энэ болохоор харастакан ус, сав ус гэж байна. Сав ус гэдэг нь ямар сав гэдэг вэ гэдгийг тодруулъя. Carafe гэдэг бол ер нь одоо Францын захын гуазнаас эхлээд альж тансаг ресторанд ч гэсэн ийм ус талахыг үнэгүй өгөх ёстой гэж үйлчлүүлэгчтэй үнэгүй өгөх ёстой журамтай байдгийг. Тэгэхээр тэр ширээнд тавьж өгч байгаа савтай ус савыг нь carafe гэж байгаа шүү. За тэгээд une carafe d'eau, un pot de miel, un tube de dentifrice, une bouteille de vin, un sachet d'arôle, un paquet de bonbons,
une boîte de chocolat, un peu de crème fraîche, beaucoup de citron, trop de sel, une livre de beurre, 1 kilo de farine, 1 litre d'arg, 1 litre d'arg. Одоо энэ дээр ингээд сая би өөрөө ихгүй цэцдэг нь байна шүү. Энэ литр гэдгийг чинь хойдлын R egg хэлэхгүй хайчдаг тохиолдол байдаг байхгүй юу. Тэгэхээр 1 litre d'arg гэж хэлж болж байна. Эсвэл 1 litre d'arg гэд гой тавиухан сайхан хэлж болж байна. Шууд 1 litre d'arg. За une tonne de riz. Une tonne de riz. За ингээд юм хэрэгтэй. Энэ бол одоо ерөөсөн гараад л хэрэг болохоор үг хэллэгнүүд байна. За түр баяртай.